Wir haben zwei Эдгээр өдрүүдэд Ховд аймагт зочилж байна. Зочилж байгаадаа маш их баяртай байгаа. Ингээд хоёр зорилгыг тавьж ирсэн байгаа. Хамгийн түрүүнд бол мэдээж бол Ховд аймагтай танилцах, Ховд аймаг одоо ирж одоо хүн ам оршин суугчид одоо ах уу соёлтой танилцахыг зорж ирсэн байгаа. Ховд аймаг болон Баян үлгийд одоо зочилж ажиллаж байгаамаа. Хоёр дахь зорилго нь болохоор манай Герман Монголын хамтын ажиллагааны одоо гол тэргүүлэх чиглэлүүд байдаг. Энэ бол эрчим хүчний чиглэл байгаа, боловсролын салбарт хамтран ажилладаг байгаа, мөн одоо байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажилладаг байгаа. Энэ гурван чиглэлийн хамтын ажиллагааны төслүүд одоо бүгд одоо Ховд аймагт хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ төслүүдийнхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад одоо бас үр дүнгийн одоо бас нүдэрэ хараад бас танилцах юм боломжтой байхын тулд Ховд аймгийг зорж ирсэн юм аа. Teilnehmern als erfolgreich bewertet werden.